남은 좋은 바이오시만 고생해서 많이 보시는데 루시아 성취다 семинар хийсэн байгаа. За хамгийн ихтэй Русын албан бичиг гэж яг юу хэлээд байна гэхээр Русын албан бичиг гэдэг үг нь Монгол үндэсний бичгээр дуудлага ижил ижил төстэй болон бичлэг нь өөр утгаар ялгдаг үсэг байна. За гол онцлог ба жишээ за утга ялгах олон улсын утга санаагаа нэр үйл үдгийхийг бичлэгийн үсгээрээ ялгадана. За жишээ нь болохоор 5 гэдэг үг байгаа. 5 гэдэг бол мэдээж 5-ын тоо, Facebook-ос бас 5 тух гэж бас ялгагдаж болно. За үүний зорилго нь болохоор үндэсний бичгийн үгийн нөхцөлийг зөв илэрхийлэх, үсгийг агуулгаас илэрхийлэх болно. За жишээ нь хоёр жишээ байна. Үүр гэдэг үг чинь мэдээж шувууны үр гэж байна. Үүр шүний үр гэж байна. Тэгэхээр ер нь энийг ингээд цээжлэх хэрэгтэй гэсэн үг. Дагуулгыг байх болсон тийм. За үүний дараа болохоор ийм гэдэг үг байгаа. За ийм гэдэг нь мэдээж ийм таны ийм, ийм гэж бас хоёр ялгагдаж байна. За энэ нь ойлгочихно ингээд болж байгаа. Одоо үедээ паспортаа ширээ чигээ 4 сарын биш үү? 4 сараага нэг бүх гаргаж ирээд юм уу? Бол багаараа ажиллаж бүх гаргаж ирээд илэг дог, илэг зүйлийг одоо зөв хооронд холбоод болно. Дараагийнх нь болохоор эрүүл толгой, эрүү яд гин одоо гэдэг хэлж байгаа. Дараагийнх нь болохоор ичиг имэйл, амтэн ичиг гэсэн үг байгаа. Тэгээд дараагийнх нь эргэр бүрэх зүйлүүдийг хооронд нь зөв холбуулах байна. Одоо хаппи юу гэдэг нь хооронд одоо явуулсан гарч ирээ. 이거는 이제 미치는 거예요. 말아줘야지. 그래 모든 것을 이해했으면 Nếu nó ý cho một cái sự mà bạn cái khá là đặc biệt tôi cũng biết chắc đấy, vậy sao?